Дараагийн мэдээ. Жижиг хувьцаа эзэмшигчид хувьцааны бууралтаас шалтгаалan хувьцаагаа зарах нь их байдаг. Гэтэл тухайн компанийнхаа санхүүгийн тайлан ашигт ажиллагаа зэргийг судалж шийдвэр гаргах нь чухал юм. За энэ сэдвээр эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлнэ. 20 төгрөг үзэгчтэй. За тэгэхээр Монголын хөрөнгийн биржид нийтдээ 170 гаруй компани бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд бас богино хугацаанд ашиг олох сонирхолтой хөтлөгдөд за хурдан худалдаж авсан хувьцаагаа хурдан хугацаанд зарах нь бол түгээмлэдэг ийм судалгааны дүнч гарсан байдаг. Тэгвэл ер нь нэг компани жишгээс та бүхэнд харуулъя. Хөрөнгийн биржид бүртгэлтэй нэг компани хувьд гэхэд одоо яг энэ 2025 оны 3 сарын 24-ний өдөр жишээлх юм бол тухайн компани хувьцааны ханш 963 төгрөгтэй байсан. За одоо ингээд өнөөдрийн байдлаар өчигдөр оройны ханшаар бол буугаад за 909 төгрөгтэй тэнцэж байгаа. Энэ бол сүүлийн 1 сарын хугацаанд дах ханшийн өөрчлөлтийн мэдээг нь харуулж байгаа гэсэн үг. За ингээд энэ нэшлэн байдлаас хараад за одоо ингээд ер нь цаашид ингээд хувьцааны ханш нь буух юм байна. Тийм учраас энэ хувьцаагаа бушуухан зараад өөр хувьцаа хөдөлж авъя ч юм уу эсвэл өөр зүйлд хөрөнгө оруулах гэдэг ийм хувьцаа эзэмшигч бол олон болсон гэдгийг бол салбарынхан онцолдог. Дийлийнх нь одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд яг ингээд хувьцааны ханш нь бууж байгаа үед нь бол хувьцаагаа зарах нь түгээмэл байна. Шинжээчид ялангуяа маш их мэдээлэлээр хангадаг байхгүй юу. За ийм компани одоо тайлан ингэж гарлаа. Энэ нь бол яг жинхэнэ үнэлгээнээсээ ийм гэсэн үгэ гэдэг яг тухайн тэр компани хувьцааг шинжилдэг одоо харьцаанууд байдаг. Тэднийг ингээд бас мэргэжлийн түвшинд дугуйн тайлбарлаад нэлээд ярьдаг. Тэгээд тэр болгоом бас яг хувьцаа эзэмшигч нарт маань ялангуяа арилжаанд ингээд жижиг одоо хувьцаа эзэмшигч гэж ярьдаг. Тэднэрийн маань ингээд яг юунд бууж очихгүй л байх шиг байна л та. Тэгэхээр богино хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд богино хугацаанд тэрийгэ зарж гараад ч юм уу те яг тухайн компанийнхаа эзэн биш байдлаар оролцоод байна л гэж хэлэхээр тий. За Монголын хөрөнгийн биржийн топ 20 байгаа компаниудын за эхний 5-ийнх нь компани одоо 5-аас бага хувь эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн тоо мэдээлэл та бүхэнд харуулж байна. За энэ дунд жишээлбэл ард санхүүгийн нэгдэл гэхэд 18 мянга байна. За харин ард кредит банк ус санхүүгийн байгууллагын хувьд гэхэд 14 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. За хапан хувьцаат компани гэхэд 32 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй гэд ингээд жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо бол ингээд харагдаж байна. За эдгээр жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд бол одоо хамгийн их хөдөлгөөнтэй буюу одоо тухайн хувьцаагаа зарж худалдан борлуулах за шинээр дахин өөр хувьцаа авах нь бол хамгийн их ажиглагдгаа гэдгийг хөрөнгийн биржээс бас тодтогч байна. За тэгвэл яг одоо бол энэ цаг хугацаанд Монголын хөрөнгийн бирж болоод за бусад одоо хувьцаат компаниудын хувьд хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хуралдааныг бол зарлалтан одоо хуралдуулж байна. За энэ үеэр бас жижиг гэлтгүй хувьцаа эзэмшигчдийн хувьд идэвхтэй оролцох нь чухлаа гэдгийг хөрөнгийн биржээс бас хэлж байна. Ялангуяа таны нэрлэж байгаагаар жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл маань өөрөө хувьцаат компанийнхаа хувь нийлүүлэгчдийн хуралдаа маш идэвхтэй оролцох хэрэгтэй. За энэ дээр засаглалын хувьд хэрхэн одоо эрх ашигаа хамгаалах талаар бас нэгдэж ярилцах энэ болцоо нь бол хувь нийлүүлэгчдийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар бол бүрддэг. Тодорхой дэд бүтцийн байгууллагууд дээр бас санал хүсэлтийг бол нээлттэй хүлээж авдаг. За энэ хүрээнд бас санхүүгийн зохицол болохоор Монголын хөрөнгийн бирж дээр бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах дээр бол сүүлийн жилүүдэд бас тодорхой бодлогын өөрчлөлтүүдийг хийгээд явж байгаа гэж ойлгож байна. Зарим хувьцаат компаниудын хувьд ногдол ашиг олгохгүй байна гэсэн ийм мэдээллийг бас Улсын их хурлын гишүүн Батэрдэн хөндлөө. За тэгвэл цаашид бас зарим нэг хувьцаат компаниуд бол ашигт ажиллагаанаас шалтгаалаад ногдол ашиг олгох болохгүй олон зүйл одоо шийдвэрүүдийг бол гаргадаг. За тэгвэл энэ дээр нь бас жижиг хувьцаа эзэмшигчдэд аль болох ногдол ашиг олгох тэдний одоо бас хувьцааг аль болох үнцэнтэй байлгахад нь анхаарах нь чухал гэдгийг тэр онцоллоо. Зах зээл нь орлоо гэд хувьцаа авлаа гэд тэр хүн хувьцааныхаа ногдол ашигыг авахгүй бол ямар юмнийхээ төлөө олж чадах юм. Тийм ба үст. Тэгэхээр ногдол ашиг олгодог асуудал дээр бүр онцгой анхаарах хэрэгтэй байна шүү. Гэхдээ нөгөө ногдол ашиг олдог энэ процесс чинь байхгүй шүү. Ерөөсөө байхгүй болчиход. За энэ мэтчлэнгээр ерөөдөө яг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй эдгээр компаниудад жижиг хувьцаа эзэмшигч бол маш олон байна. За тэдгээр хувьцаа эзэмшигчдийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хуралдаа оролцох, за мөн дээрээс нь санхүүгийн тайлан болоод бусад мэдээллийг цаг алдалгүй хардаг байх, олон янзын одоо арга замаар тухайн компанидаа бас өөрийнхөө бас одоо тодорхой хэмжээний нөлөөллүүдийг хэрэгжүүлж за идэвхтэй байх нь чухал гэдгийг эндээс харж байна. Мэдээлэл хүргэлээ.